Хэмээг. Гой тэрний чинь би бас тэгж бодож байгаа юм л да. Яа. Нэрч болох юм. Да. Давай та. Да. Өглөө сандраад л цайгаач ууж амжилгүй ирэхэд бас л хэд минут хожигдсан байх юм. Өглөө болгон хэдэн минут гэдэг чинь сард хичнээн цаг болох билээ. За хэнтэй ярих. Би бай. Хэнгинэ? Уучлаарай. Таны энэ сайхан цэглэн хоолойг сонсоход надад их таатай бай. За тэгээд юу байна да? Алив жаахан хүлээж. За тэгээд. Тэр юу? Бэлэн шүү. Намхагаа байна уу? Дарга уцаар яриад л байна. Хүлээж л байхаас биш дээ. Тийм готлоо. Тийм готл байгаа эсхийг би мэдээд чамд барийнхан хариу өгье дээ. Тэгье. Харин чи намайг хүлээж байгаа шүү. За. Байна. Харднаа юу. Би чамаас нэг юм гуйгаад байсан шүү дээ. Тэ? Тэр чинь одоо надад тун их хэрэг болоод байна. Тэгэхүү. За. Дарга би томилолт авахгүй. Цаажаа хүлээж. Би дараа. Үгүй дарга өнөөдөр явахгүй бол ажил хийлээ. Намхагаа саяхан гарсан холдоогүй. Намхагаа хайчих холдоог байх уу? Даргын өрөөнд орсон баг. Намхаа дарга юу? Бодохгүй ирнэ. Намхагаа хайцсан бэ. Хувцсан байж холдоог байлгүй. Юу мэдчих би нөгөө чиний загсын мэж нь олоод ирсэн чинь. Өө ямар сайн юм бэ? Чи наадах үзээч. Наадах чинь өөрөө хэрэг болоод ирсэн юм байна. Их сайхан. Сэтгэл чинь тарж байна. Таарлгүй яах. За. Ирээгүй л байна. Холдоогүй л их юм байна штэ. Бид хүлээж л байна. Ямар их утдаг юм бэ? Намхагаа юу? Саяхан гарсан. Холдоогүй байх. Яшигтэй. Намхагаа би юу? Дарга хайчихсан болоо.
За минийх босоорой. Хөөе. Чи. Алуу. Минийх бос. Чи тэр шөнцөө гэсэн үг шүү дээ. Ойлгож байгаа чи. Да. Өгшөө. Босоорой. Босоорой. Хөөе. Эцэгчин чамд үг хэлж ойлгож байна уу гэж? Түлсэн байна. Хүүгэн багш удаад энэ ч очсон уугүй юу? Тийм гэлээ. Хөөе. Чи тэр дандаа хичээлээ цоожигддаг татаараа нөхөр аа. За.
энд сурвалжлагын ажиллаар ирээд үү. Тэгэхээр энийх ноосыг хариуцдаг эзэн хэм бэ? Энэ үү? Энэ үү? За та Гэхдээ ер нь жинхэнэ хариуцдаг гэсэн үү? тийм ээ, жинхэнэ хариуцдаг үү? Энэ үү? Ажил удам нэг. За та наашир. Би танаас нэг юм асуугаа. Та өөрийнхөө хариуцдаг ажлын тухай ярьж өгөхгүй юу? За та ярих хэрэг байна уу та? Та нар сая зургийг авчихлаа. Одоо та нарын эргэн тойронд харагдаж байгаа буудалтай буудалгүй носнууд бол бүгдээрээ хамаагүй юм ярьчихва. За юм байдаг байж. Харин энэ ноос яагаад хариуцах эзэнгүй хаягдж өглөрч байгаа тухай яриач. Эзэнтэй байлгүй яах вэ? Аливаа эдэнд хэлээд өгнө шүү дээ. Уг нь юу л да? Би мэдхгүй юм аа. Чи яасан дээр за чи яриад. Эч хавста. Уулын замбраатай байсан юм л да. Тэрсэн чинь дөнгөж өчигдөр цасаа шуураад л ингээд тараага хайчихлаа. Эд таймын. Ноос гэмэн алта. За ямар амттай хоолоор зочлох гэж байна да? Манайх хэд амтгүй хоолтой байлаа дээ. Али бахараа. Энэ хоол байна уу? Махан хор гинөө. Энийг авъя. Наадах чи саяхан дууссан. Энэ юу гинөө? Байхгүй шүү. Тэгвэл одоо бид нэр нь хуушуур давд. Хуушуурыг чинь захиалгаар хийдэг шүү дээ. За энэ юу гинэ вэ? Тэгтэл юу? Хачран дүлцсэн. Өөр юу байна? Өөр холимог шүл. Ахууд. Кодахост. За, хүмүүст 2 ир. Хоёулаа бэлээр нь хуушуур авчия. Чи сууж вэ? Би чамд ийм хоолтой хуушуур гадаад авах гэж биш. Гараад авчих та хоёулаа. Сууж вэ? Хөөе өг. Хөөе. Хаа вэна нөгөө хоолч. Атах. Жох билээж. Чин бүтэхгүй нэ. Хийж байна шүү. Бирээс явах. Чи жаахан сууж байл та. Би чамд их сайхан хоолтой гоонзаа гэж хэлсэн шүү дээ. Хаа вэна.
дуусчихжээ. Тэгээд өнөө ахирхаар нь энийг дахиж уучлаарай. Хөөе. Танаас түрүүчийн 7 хоног зэрэг сүрхэд орон хоолтой байсан биш үү? Одоо чи яаж харъя? Чи яах вэ? Тэргүүн туршлах судлах 7 хоног байсан чинь цагийн юм цагтаа штэ. Хайрж явцсан штэ. Тэр яах вэ? Тав төлж өгнө шүү. Чиний наад машин чинь үхэр дэрнээс айгуул түргэн байх шүү. Хөөш. Бид ингэж явах юм бол голын тасарсан хойнд очих байх шүү. Ястай да. Гүн чинь 3 дугаар аригатын барамсаа юу дээ? Энд юугаа хийж явдаг байна? Нилээд санд руу явах чинь. За нөгөө нэмэгд тижээлдэг жанших гэж яваа биз. Түргэж үз. Бидэн заваалга. Хөч. Хей дарга! Хей дарга! Хей дарга хүлээ! Хей дарга! Хүлээ! Хей дарга! Хүй дарга! Хүй! Хей тагсаач! Хүй тагсаач! Хүй! Хөч! 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 Дарга! Дарга! Гончиг! Илж өгсөн байна. Таашгүй нэг юм хэллэг. За ямайт. Сайн байцгаана уу? Сайн явж байна уу? За яаж вэ? Яах юу яах вэ? Хэтэр чихэд байна. Өцөгдрөөс хойш хэл өгөөд байхад та нар яасуудан бостой болсон бай. Бид тоолоо наашаа гарлаа да. Энэ муу юм бил? Урагш алгаж өгдөг үү? Үгүй бас. Сайн байна уу доктор? Цаатах юм чи. Та нар чинь сум руу хэлсэн мөртөнгөө надад дуулгачихгүй. Яаж уулзв вэ? Би гэж нэг хүн энд баррикадын дарга гэж овоож байх хэрэг байна уугүй юу? Тэр би л өөрөө мэдээд ирээгүй байсан болж ингээд өнгөрөх байж тээ.
Тайвшраа. Тэгж таарлаа. Тайвшраа. Наймгаад ирчих аваа явнага. Юу ч гэсэн ерөнхий эмч манайг үгдөөг байгаа. Жаахан харъя. Оройтон сүлд намаа барих хэрэг болохгүй. Явдаг ч юм билүү? Харин яах вэ? Ятас гиндэн маань гадаадд явж байдаг. Яста. Чаус. Гэтэл шаастаа гэж. Хүй. Хоёроо сагсах юм. За ингээд миний өнгөн дээр манай хоёроо бас нэг аврах төлчин төрдөг байж. Тавиа тоочихч дөхлөө шүү. Ишг нь бөхсөөрө гарлаа. Одоо ч алцахгүй. За чи манай нэг аврах төлчин нэг ширхэг байх уугүй юу гэдгийг шийдэж өглөө. Би чамайг бодноо. Одоо хамгийн гол нь эхтэн маш тайван амралт хэрэгтэй. За. Тайван амралт. Тайван амралт. Яамай да. За эмч. Та 2-3 хоногт эндээ үлээж яхан харсан байгаа. Нэмэгдлүүчртэй бол би нэмж явуулмц. Яах вэ? Чи ерөнхийд нэрэгт торч надтай холбоо барьж байна. Юмыг яаж мэдэх сонор сураг байх юм шүү. За энэ бол чи ветерийн ажилдаа байх үгүй хоёрын шийд гол зүйл болох юм шүү. За. Баяртай да. Манай баригадын гончиг аваргын болдол хангалаа. Тэр тамхи гэдэг чухам ямар ч хор хөнөөлтөй идвэ гэвэл хамгийн нэг дүгээрт тамхи хүний эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хор хөрлийг учруулж байдаг. За тамхин дотор байдаг хорт байдас, нүүрс хүчил, ус төрөгчийн эсэл, за шифтер, эпирийн тос, азот зэргүүдэд бол никотин гэдэг хорт байдас агуулгадаг байдаг. За энэ хорт байдас нь хүний хамар хоолой, амьсгалын замын эрхтнүүд, за энэ одоо хүний уушиг зүрх, за ходоод гэдсний зөөлөн эс биеинд бол шингэж бие махбодыг бол хордуулж байдаг. Тэрнээч марахгүй мэдрэлийн бүх эрхтнүүдийг бол хордуулж байдаг. Жишээ нь никотины
цэвэр 1-2 тусалд Амун никотины 0.6-аас 0.16 грамм нь ямар ч насны хүнийг өхүүлж чаддаг. Ийм хортой байна. За таних хүнд иймэрхүү хор хөнөөл учруулахаас гадна улс нийгэмд бас ихээхэн хор учруулж байдаг. За энэ би бас жишээ хэлье. Жишээлх юм бол нэгдүгээрт гэр орон, албан газар, за үйлдвэрийн орчны ариун цэвэр, тэрч байтугай талбай гудамж энэ агаар сэлхийг хүртэл хордуулж байдаг. Тэгэхээр энэ хүн 20 жил ингэж тасралтгүйгээр тамхи татах юм бол 29,200 төгрөг. 29,200 төгрөг шүү. Өөрөөр хэлбэл нэг суудлын автомашин аваад унчих мөнгө агаарт цацаж байна гэсэн. За энэгээрч барахгүй бас зарим нэгэн салан задгай тамхичтаас болж галын аюул гарах. Улс орчууллын өдий төдий өмч хөрөнгө гал төмөрт өрчгтийн явдал гардаг шүү дээ. Тэгэхээр ийм хөнөөлтэй хорыг дээд зэрэгээр жигшиж, тамхичдтай тэмцэж, тэдэнд тамхины хор хөнөөл, хохирол, гамшигыг хуулан синхруулж, ухамсарлуулан ойлгуулж ажиллахыг та бүгдээс уриалж байна. За одоо ингээд хэдэн минут засварласны дараагаар би та бүхний асуултад хариулахад бэлэн байна.
урагшаа яваад өгдөө. Хоёр билет. За. Энэ хүүхдээ хүнд судалтай байдаг өчөө. Атаа судалтай шүү. Ордлоо. Хотын хаалгаар ордог билет аваарай. Аваарай. Лааштай. За юм билет ав. Алимид билет аваа та. Надад мөнгө алгаа. За бошол. Мөнгө байна уу? Алло. Ма. 20 мөнгөний билет чинь 12 наснаас доошноос. Тэгээд яга би 12-тай шүү дээ. За тэгвэл өсөлтөө үзүүлчихтэй хүн. Чамд шалгууд гин бэ юм уу? Яасан баату авгаа гайгүй. Чи яасан хүмүүжлгүй хүүхдээ. За өнгөрөө тавил дэмий шүү. Тэр аав ээж мөнгө өгөхгүй чи би яах юм? Дуртай юм бол манайхаас ч авахгүй юу? Гайгүй илгүй. Яамаа шүү дээ. Юу болсон? Яава. Юу болсон? Яс. Хаш. Энэ цаашаа даа билет аваарай. Худлаач шиг гөлөлтөө төр байж байгааг. Мөнгө алгаа. Худлаа. Тануудыг ямар мэдэхгүй ш. Тамхи бол татчихгүй биз. За, бошол. Маягч. Аавын чэж оригчход бас 20 мөнгөөр суух нэ. Өтөр байж байсан царай гинэ гүлий чихөд. Ийм юмны эцэг их гэж ирнэ. Хаашаа янзын улс байдаг болоо. За, чи дараагийн буудлын дээр буугаараа нөхөр минь. Тэр толгоогоо маажаад. Чи би танаа цоодлахыг чинь дугар штэ. Чи цоодлахын дугар байх нэ. Яасан хачин хүүхэд вэ тэрнээс хойш дуурдаггүй. Яасан ч том болчихоо би. Одоо буух вэ чи? Юуны ч буух. Наашир. Энэ цомынхоо наашир. Хаш, чи бос. За суух хэрэггүй. Суулгүй яах вэ минийхүү? Соосо. Танигдах аргагүй яасан ч том болчихоо дээ. За, билет авцгаагаарай. Тэр хүн билет ав.